Хилийн цэрэгт ажиллаж явах хугацаанд Монгол орноо хэдэн удаа тойров хаа хүрж ив. За би нэг шүү дээ. Хил сайхан тийм ээ. Хамгийн их оронч хамгийн одоо сэтгэл гаргаж ажилдаг, сэтгэл өнөртдөг алба бол хилийн алба гэж би боддог шүү. Би бол хамгийн гайхамшигтай ажил гэж боддог. Өөрөө ажилласан болохоор ч тэр биш. Ер нь эх орноо хамгаална гэдэг чинь ямар сайхан гэж. Эх орныхоо яг торгон хил дээр яг эндээс одоо энэ өвснөөс энэ зурааснаас цааш энэ өвс хүний нутаг гэж бодох тэр бодол их сорин байт юм байл шүү дээ. Уран бүтээлч хүн гэдэг хүнийг баясгахын төлөө юугаач зориулах бэлэг хүмүүс байдаг хгүй. Өөрийн эрүүл мэнд, амьдрал, цаг хугацаа, хайр сэтгэл өөрийн идж байгаа хоолноос хүртэл хасж байгаа хүн баярлуулахын төлөө уран бүтээл хийдэг хгүй. Энэ бол ер нь хүн төрлөختөнд маш цөөхөн хүмүүс л өгдөг чанар байх гэж боддог. Тэр дундаа урлагийнх өгдөг чанар байх гэж боддог хгүй. Тэгээ одоо ингээд таныг баярлуулах гад, та бүхнийг баярлуулах гад миний дууг ард түмэн сонсож жаргаасаа нэг хүний ч гэсэн зовлон нэмглээсээгээд нэг хүн ингээд шин юм хийх гээд яваад байна гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Энд чинь агуу сэтгэл واخгүй. Тийм болохоор урлагийн хүмүүсийг хайрлах нэг шалтгаан байгаа. Хамгийн аюулгүй, хамгийн хөдөлгөөд сайхан сэтгэлтэй, ийм бурхны ус өгсөн өгдөлтэй, тийм одоо тийм нандин хүмүүс бол урлагийнхан байхгүй. Хайрлж хамгаалж одоо тий ингэж манай ард түмэн чинь дуучдад их хайртай шүү дээ. Их ухаанд ард түмэн учраас урлагийн хүмүүсийн мөн чанар, зан чанарыг мэддэг. Тэгээ миний хувьд бол ийм сайхан мэргэжилтэй болсонд би маш их баярлалдаг. Сайхан орж хүмүүстэй мэдлээ тий. Минь мэдээ да. Хоёр сайхан. Нутгийн хоёр хөгшин байх шиг. Тийм ээ. Та шууд явж байгаа шүү дээ. Гайг байгаа манайх гэж. Гайг байгаа. Гайг байл хөтэй тий. Зүгээр л хөтэй. За сайн бац. Сайн байна уу? Сайхан намарч цааш байна уу? Сайхан намарч. За бид нэг энэ нэвтрүүлгийн зургаар явж байгаа. Тэгээ танахаар зам асууя гэдэг. Энэ ямар нэртэй газар байх? Хүр асга. За. Зөв тогоотой өрөм. Сайхан зочдтой байсан юм уу та хоёр? Тийм ээ тий. Хоёр хүн ирсэн байна гэдэг. Хоёр хүн ирсэн байна. Намарч одоо хөдөөгөр залуу малчид хэр байна? Залуучууд одоо мал дээр хот руу давхад байна тий. Танаас амар яг одоо хөдөө байгаа залуучууд хов руу. Энэ урдуур байдаг хөө гадаад юу мэдээ. Манай энэ төл ховор шүү. Манай энэ ховор. Бид энэ доотлын түмэнлэг ахаас морь оноо явж байгаа. Бацэргээ. Юу? Тэ зам дээр байгаа. Тэднийгээс морь оноо. Зундаа бас өвс сайхан гарсан юм шүү. Энэ энэ жилдээ бас сайхан гарсан байна тийм ээ. Гадаа байгаа энэ хур өвсийг харах нэ. За энэ сумын заан цолтой хүний тэмдэг байгаа. Ийш ингэ. Гурвалж. Тийм тэгээд энэ би нөгөө бас урлагийн хүн болохоор бас ерөөхдөө бас бусад ихэнх хөгчүүд улаан цэнхэр байгаад би урлагийн хүн болохоор бас өөрийнхөө бодлоор энэ бор ийм торгонд хийлгэсэн. Тэгээд энэ харин энэ сампин нэг хүчтэй шүү энэ аймгийн арслан хүний сампин. Ингэж үнэ. Цаг цэрэн гэдэг манай авгах. Тий. Авгах маань одоо барилтхаа болоод арслан цолтон байдаг. Тэгээд барилтхаа болоод тэгин одоо янгуута малгайныхаа оройг мөнгөлөхдөө тэр оройныхоо сампинг авч байгаа шүү дээ. Тэгээд надад миний дүү сайхан олон газар дуулж явж байгаа гэдэг энэ гоё сампинг өгсөн. Тэгээд одоо ингэж цайл юм байна тий. Энэ малгайнд хайртай. Ингээл өмсчихдээ шүү дээ. Сумын цолтой бүхийн тэмдэг бол гурвалжин, аймгийн цолтой бол дөрвөлжин. Улсынх бөөрөнх болчихж байгаа.
Дэл сүүлэнээс салхин өснэ дэргэж чадрахад уулсан дэлзнөө давхил дунд шууд дагж ирхлэнэ даргсан тоосон химрас санаа үлтэй тэнгэрийн доогуур үзүртэй модны дээгүүр морин дэл дээр дарцгална мартан Монгол давхилтна үлтэй тэнгэрийн доогуур үзүртэй модны дээгүүр морин дэл дээр дарцгална мартан Монгол давхилтна Өндин дүрлзнэ дүүлнэсхийн сайхныг мэдрэнэ хатсаар дарах мар минь нүрснэ хамаг Монголын хэмэр батрана үлтэй тэнгэрийн доогуур үзүртэй модны дээгүүр морин дэл дээр дарцгална